За тэгээ хийх ажилгуудаа би хориг тавиад байгаа юм биш ээ. Үнэхээр болохгүй болоод энэ хориг тавьсан юм аа. Сангийн сайд дээр Хүрлбаатарын нэрэн дээр хориг тавьсан. Бусад гишүүдийг бол бусад сайд нарыг бол цаг тухайд нь ялангуяа ерөнхий сайдыг бол маш хурдтай одоо зөвшөлдөх тал дээр бид нар ажилласан. Хүрлбаатар дээр бол онцгой нөхцөл байгаа. Энэ хүн бол олон удаа их хурл цуудсан, олон удаа сайд болж исэн. Энэ улсын хурл дотор юу болоод байгааг дээд зэргээр мэддэг. Ийм хүн. Би хуралд 3 удаа сууж исэн, 2 удаа сайдын алба гасч исэн. Бүтээн байгуулалт бизнесийг тэлэх бодлогыг зөндөө явуулаад энэ хэсэг бүлэг улсад үнэхээр дарагддаг. Одоо энэ уул уурхай эзэмшдэг буюу 5 толгойг тойрсон хэсэг бүлэг улс энэ улсыг дахин удирдах байгааг өнөөдөр энд сууж байгаа бүх хүн мэдж байгаа. Тэрний төлөөлөл өөрөө ингээд сангийн сайд болж байна гэдэг чинь бид нар энэ эдийн засаг буюу бизнесийг дэмжих бодлого дээр юу ч явахгүй. Бүх бизнесийг гацаад өөрсдөд нь л орж ирэх, өөрсдөд нь орох юм байхгүй бол энэ гацаад ийм бүлэглэлийн төлөөллийг өнөөдөр энэ хугацаанд дэмжиж ингээд явж байгаа дээр үнэхээр харамсаад хориг тавьсан юм аа. Хоёрдугаарт тэр төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг нэг удаагийн 55 тэрбум гэдэг бол өнөөдрийн энэ нөхцөл байдалтай уялдахад бол харамсалтай шийдвэр юм аа. Хүрлбаатарын анкет мөн энэ их хурл сууж байгаа олон хүмүүсийн анкетыг харахад дандаа дээд боловсралтай гадаад хэлтэй гадаад боловсралсан хүмүүс зөндөө байдаг. Халамжийн бодгоос бид нар өнөөдөр татгалзах ёстой. Хүүхдийн мөнгнөөс бусад. Халамжийг жоохон орлого олснороо тарааснараа эдийн засагт юу хүртсэн? 17% өсөлттэй байсан Сүб Батболдын засгийн газрын үед өсөлт ирээд байсан боловч ажилгүйдэл ядуурлын тоо буугаагүй өнөөдөр бид нар мэдж байгаа. Тэгээ их хурл сууж байгаа гишүүд маань энэ дээр нэг ард түмнийхээ талд нэг дуурч болохгүй байсан юм уу? Одоо би ойлгож л байна л да асуулт асууж байгаа хүн алга асуулт асуугаар энэ байдлууд нь сөрөг мессеж өгöd байгаа учраас асуухгүйгээр конопон дээр нэгдцэл юм байна. Харамсаж байна. Өнөөдөр 55 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө шүү дээ. Энэгээр ажлын байруудыг нээх хэрэгтэй. Болдгоо бол цэцэрлэг нөгөө дутагдаад байгаа 3 ээлжтэй цэцэрлэгүүдийг цэцэрлэг барих хэрэгтэй шүү. Энийг бүгд мэдж байгаа шүү. Хөдөө орон нутгаа сонгогдсон, хотоос ядуу дүүр гэр ороолоо сонгогдсон гишүүд энд зөндөө байгаа шүү. Ийм байдалтайгаар бид явахгүй нэ гэдгийг одоо энэ сүүлийн 27 жил бид нар бүгдээрээ ойлгосон. Бизнесийн салбараас гарсан их хурлын гишүүдийн зөндөө байгаа. Одоо энэ 5 толгойг тойрсон 5 толгой дөрвжийн хурал дээр үнэгүй авах гэж оролцсон бүлэглэл дахиад босоод ирлээ. Хурлын дэд дарга тавьсныгаа Монгол ардын намын бүлгийн хурал эргэж хараач. Одоо удахгүй хурал ч болох ба. Их хурлаараа энэ бүлгийн шийдвэрийг эргэж хараач. Бид нар дахиад нөгөө чөтгөрийн тойрог руу орлоо. Өнөөдөр хэдхэн гэр бүл үнэхээр энэ уул уурхаагаар баянсан ингээд бусад улс төр бизнесийнхаа бүлэглэлийг ингээд хатгацсан ба. Одоо яам дотроо орж байна. Ийм юмны талаар ийм юм одоо тодорхой болцсон байгаа учраас ийм тодорхой хоёр хоргийг тавьсан ба. Хүрлбаатар бид нэг засагт байсан, кабинетд байсан юм яг янз бүрийн зовлон ярьдаг байсан. 55 тэрбум төгрөг өнөөдрийн өсөлт их мөнгөд хариултаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сая засаг үйлдэл сая ерөнхий сайдаа та нар тавилаа. Аюулгүй байдлын зөвлөл одоо хуралдана. Аюулгүй байдлын зөвлөлд нэлээд өргөн хүрээтэй хуралдана. Оноос өмнө би хаалттай хурал, хаалттай хурлыг зарлах гэсэн юм төлөвлөгөөтэй байна. Үүний наад Монгол ардын намын хурлаа хийх баг. Тэгээд сая миний ярьсныг энэ бүлгийн шийдвэр